жилийн гişхүү хугацаанд та бүхэндээ хамтарч олон талын бодлогын ажлуудыг олон зүйлүүдийг та бүхэндээ хамтарч байгуулж хэрэгжүүлээд үндсэн байсан гол зарчим бодлогоор бид альва өвчин үүсгэж шалтгаан гэсэн өвчин зүйлүүдийг хэрхэн яаж бууруулах вэ? Өвчин үүсгэл илэрхийллийн тогтолцоо хэрхэн яаж зөв оновчтой болгох вэ? Баг зардлаар өвчлөлийг илэрхийлж уншиж хэлдэг тогтолцоог бий болгох. Эрүүл мэндийн бусад өвчлөлд аль болох хаад хэрэг маань амьдарч байгаа бүс нутгаасаа ямар нэгэн төвөг шийдэлгүйгээр багшдаг болгох. За дээрээс нь Монгол улстай бүх төрлийн өвчлөлийн оншилтыг эмчилдэг ийм тогтолцоо бий болгох гэсэн цогц бодлогын ажлуудыг хийж хэрэгжүүлсэн. Хавдрын тусан өвчлөл. Хавдрын тусан өвчлөлөө өнгөрсөн сүүлийн 10 жилийн турш хичнээн хүмүүс ямар хугацаанд яаж орж ирэх вэ гэсэн. Энэний нэг жишээ бол тояа өвчлөл. Хавдрын тояа өвчлөл зөвхөн хавдар сүлжээ өвчлөл дээр хийгддэг. Сүүлийн 6 жил тояа өвчлөлөөр 2 сар хүмүүс очирч өвчлөлөөр ордог гэсэн бол энийг 6 сарын дотор бид ямар ч ойлгохгүй болж ирсэн. Одоо дараагийн шатны ажил хийж байна. Энэгээр бид маш боломжтой зүг бодлогыг хийж хийж эхний ээлжийн 23 нэг орж ирсэн. Үгнөө өвчлөл яг нэгдчихээ. За санхүүжилтийн тогтолцоонд бид томоохон шийдвэр өнгөрсөн хугацаанд эмнэлгүүд үүсгэхээр санамжтай байсан бол одоо эмнэлгийн ажилтнаар яг үүсгэхээр санамжтай болох. За гэхмэчлэн нэг томоохон бодлогыг бид хийж хэрэгжүүлэх хэрэгтэй. Өөрөөр боловсруулсан. Өнгөрсөн хугацаанд одоо хамтарч ажилласан та бүхэндээ баярлж байгаагаа бас илэрхийлье. Өвчлийн төлөө эрүүл мэндийн салбарынхаа өвчлийн төлөө бүх хүчин чадлаа чамаа дайчлан ажиллах ёстой шүү гэдгийг ажил авсан цагаасаа хэлсэн. Өнөөдөр бас та бүхэндээ үүнийг хэлхийг хүсэж байна. Тэгээд эрүүл мэндийн салбараар томилогдож байгаа хүчин бүрийн гишүүнээр цаашлах ажил хөдөлмөрт өндөр амжилтыг хүсье. Эрүүл мэндийн салбарт хийж хэрэгжүүлэх маш олон ажил байгаа шүү. Бидний эрүүл их юм аа энэ зүйл олон жил зөвсөн бодлогоор зөв тодорхойлж богино хугацаанд өндөр үр хүрэх ажлууд амжилттай хийж хэрэгжүүлнэ. Гэхдээ таны цаашдын ажил өндөр амжилт хүсье.